Эдгээр аксессуаруудыг амьдралдаа өдөр тутамдаа ашиглах golden rules буюу алтан дүрмүүдийг хуваалцъя. За нэгдүгээр дүрм. Хэрвээ таны өнөөдрийн outfit, өнөөдрийн хувцлалттай нь already too much буюу сонирхолтой хэлбэр хийдтэй, сонирхолтой хуваалт, сэлбэдтэй хувцсан өмсөн бол аксессуарыг чадгаараа хамгийн бага байлгах хэрэгтэй. За огт аксессуар зөөхгүй байсан ч it's okay. За харин таны өнөөдрийн outfit илүү энгийн, casual, эсвэл минимал хэв маягтай байгаа бол та дээр дурдсан аксессуаруудаас өөрийн хэв маягтад цогцолоод за тухайн өдрийн outfitтэй сэтгэл хөдлөл нэмж амар орж өгөөрэй. Хоёрдугаар дүрм. Эмэгтэйчүүдийн дунд нэлийн хөвшмөл ойлголт байдаг. Гуталт сүнхийг майч хийх хэрэгтэй гэж боддог. Ийм хичээл цэцгэл бол өнөөдөр огт хэрэггүй. Харин үүний оронд материалын хээ, texture, эсвэл өнгөний төстэй тооноор уйлдуулж өгвөл энэ нь хамаагүй effortless chic харагдана. За гурав дахь алтан дүрм. Focus point. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр ганц аксессуарыг тухайн хувцлалтын төвд байлгаж за бусад аксессуаруудыг түүний туслах илүү даруй байдлаар нь ашиглах нь зүйтэй. Хэрвээ өнөөдрийн хувцлалтанд хүзөөний зүйлд голлох үүрэг гүйцэтгэх болвол эмэг бугаач гэдгээ илүү жижигхэн, илүү даруухан байлгах хэрэгтэй. Дөрөв дэх арга. Texture play. Matte материалтай хувцлалтан дээр гялалцсан аксессуар нэмэх нь балансыг тэнцвэржүүлж өгнө. 5 дугаарт color story арга. Бүхэлдээ хар өнгөтэй эсвэл бүхэлдээ саарл өнгөтэй monocolor хувцас өмсөх юм бол аксессуар дээрээ тод өнгийг сонгож хувцлалтынхаа нэгэн гэрэлтсэн хувилбар болгож амь оруулж өгвөл гоёмсог баялтаа бий болох болно. За хамгийн сүүлд бол mix all day new арга байна. Одоо эмээгээс өвлөгдөж ирсэн, өвөөгөөс өвлөгдөж ирсэн ч юм уу vintage аксессуаруудаа шин загваруудтайгаа хойч хэрэглэх. За ингэснээр зөвхөн таны хувийн төвдөрөх бий болох болно.